Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Өнөөдрөөс эхлэн хөтөлбөрийн зах зээл дээрх маргаантай сэдвүүдийг Монгол Улсын шүүх хэрхэн шийдсэн байдгийг талаар тайлбарлахаар нэг шинэхэн суваг подкастын YouTube чаналаа нэгээд байна. За би болохоор 7 хоногийн баасан гараг бүр хүргэе гэсэн бодолтойгоо хэрвээ сонсогчдоо бүгдийн сонирхолд нийцвэл 7 хоногт олон дугаар хүргэж болох баха. За уг подкастын их сурвалж маань Монгол Улсын шүүгэн шийдвэрийн захим сангаас авдаг дандаа шийдвэр нь гарчихсан тогтоол нь гарсан хэрэгүүдийг бэлтгэж байгаа. За мөн ярьж буй сэдв агуулга маань хэн нэгний гүтгэн доромжлох альва хар буруу санаагүй бөгөөд зөвхөн мэдлэг мэдээлэл олгох зорилгоор хийгдэж байгаа болно. За өнөөдрийн подкастын маань сэдв болохоор жирэмсэн хүнийг халж болох уу гэх сэдвээр нэгэн эмэгтэйн тухай түүхийг ярилцсан. За энэ бол Өвөр Хангай аймгийн Хар хорин сумын иргэн иш гэдэг хүний тухай бол түүх. За тэрээр олон жил байгаль хамгаалагч хийсэн ганц хүүтэй өрх толгойсон эмэгтэй. Энгийн амьдралдаа ажилдаа үнэнч үүргээ гүйцэтгэж ирсэн хүн байгаа. Гэтэл нэг л өдөр байгууллагын шин дарга түүнийг шалгалтанд орж тэнцээгүй гэдэг үндслээр анжлаас нь олж хөлөөсөн. За энэ үед иргэн иш маань аль хэдийнэ жирэмсэн байсан гэдэг ерөнхий тайлбарыг одоо доор тайлбарлаад өгье. За цаашдаа иргэн ишийг хэдүүлээ дандаа жирэмсэн эмэгтэй гэдгээр нь яриад явъя. За тэгтээ болохоор яг энэ хэрэгээс шууд бол тайлбарлаад ихгүй ажиллаж эхэлсэн үеэс нь ахуулаад яриад явъя. За жирэмсэн эмэгтэй маань 2014 онд Орхны хүндийн байгалийн зохицолборт газрын хамгаалтын захиргаа гэдэг газар гэрээт байгаль хамгаалагчаар бол ажилд анх орж исэн юм байна. За сумынхаа хөдөлмөр халамжийн газраар дамжуулаад тухайн газартаа бол бүртгүүлсэн байна ах. За тэгээ тухайн үед бол 8 оронтойн дээр өрсөлдөөд ярилцлага өгөөд тэнцэж ажилдаа бол орж исэн юм байна. За хөдөлмөрийн гэрээ байгуулсныхаа дараагаар даргын тушаалаар албан ёсоор бол ажилд орсон хүн байдаг. За жил бүр үр дүнгийн гэрээ хийдэг байсан байна. За үнэлгээ нь бол дандаа 80%-аас дээш шагнал урамшуул авдаг. За хүүхнийхээ хэмжээл ажиллаж амьдардаг тийм эмэгтэй байжээ. За дараа нь 2016 онд тэр албан тушаалтаа жинхлэгдээд ТЗ2-1 зэрэглэлээр бол цалинжих болсон. За 2014 онд бол гэрээтээр ажиллаж байгаад 2 жилийн дараагаар яг албан ёсны үндсэн ажилтан болоод өгнө явсан юм байна. За ТЗ2-1 гэдэг нь юу вэ гэхээр одоо бол яг албан ёсны төрийн жинхэнэ албан хаагч болж ийн гэсэн үг. За тэгээд ТЗ гэдэг нь болохоор төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын зэрэглэл 1 буюу хамт ер нь бол жоохон доогуур зэрэглэл гэж тайлбарлагдаж байна л да. За тэгээд уг зэрэглэлд ажиллаж байгаа хүмүүс маань ойролцоогоор бол 1.1 сая төгрөгөөс үндсэн цалин эхлээд за тэгээд олон төрлийн нэмэгдлүүд байдаг. Тэр нэмэгдлүүдийг бол авах боломжтой юм зэрэглэл юм байна. За тэгсэн чинь шин дарга маань орж ирсэн. За шин орчны айдас бол жирэмсэн эмэгтэйд маань тулгарч эхэлж байгаа буюу одоо 1 жилийн дараа 2017 онд бол байгууллагч шин дарга бол ирсэн. За иргэн Ц бол даргын байгууллагын даргын албан төр орлон гүйцэтгэгчээр иргэн Ц маань ирсэн юм байна. За цаашдаа бол дандаа дарга гэж явчих. За тэр цагаас хойш жирэмсэн эмэгтэй байнгын дарамт чахалтыг бол мэдэрч эхэлсэн. За хизээ намайг халчих юм бол гэсэн жоо айцтай бол ажиллаж исэн гэдэг мэдүүлгийг бол өгсөн байна. За цалингийн тухай асуудалч гарч ирээд за тэгээд 1.5 сая төгрөгийн бараг ингээд хохирол байгууллагт учруулж исэн гэдэг тухай ч гэсэн дарагтайгаа манай эмэгтэй мөн л ярилцж исэн. Тэгтээ тухайн үед бол ингээд зохицуулсан гэдэг тайлбар уг тогтоол төр тайлбарлагдсан байна. За ингээд 16 жилийн дараа бол дахин жирэмсэлсэн. Өөртөө одоо таарч тохир хань жилтэй болсон ганц хүүгээ дүүтэй болгочих гэх шийдвэрээр бол төлөвлөгөөтэй одоо жирэмсэлсэн байна. За харамсалтай нь жирэмсний ихэнх саруудад бол маш хүнд хордлоготой, биеийн байдал нь тааруу хумал байсан. За гэсэн ч гэсэн ажиллаа алчихгүй юмсан гэдэг зорилгоор бол ажилдаа явж ажиллаа хийсээрсэн байна. За хамт олон ч жирэмсэн гэдгийг нь бол мэдчихсэн. Гэхдээ ганцхан тухайн дарга л мэдээгүй. За жирэмсний 3 сартаа тэрээр бол тушаалаа авсан. Тэр нь 2018 оны 4 сарын 2-ны өдөр. За уг тогтоол маань бол 2019 оны 2 сард гарсан байгаа. За таныг мэргэжил ур чадвар эрүүл мэндийн хувьд ажлын байранд тэнцэхгүй гэж үзэн ажилласаа чөлөөллөө гэдэг агуулгах бүхий уг
B тушаалаа бол авсан байгаа. За гэтэл энэ бүхний ард нэг л зүйл бол алга байна гэж үзсэн байна. Мэргэжил ур чадвар тэнцэхгүй гэдгийг албан ёсоор дүгнсэн бичиг комиссийн үнэлгээ байхгүй. Зүгээр л даргын дүгнэлт байна гэж үзээд манай жирэмсэн эмэгтэй маань бол даргадаа хандсан юм байна. Жирэмсэн гэдгийг бол хандаад хэлсэн. За тухайн үед болохоор хариуд нь манай мань дарга жирэмсэн хүнийг халж болохгүй гэсэн хууль байд юм уу гэж хариулсан юм байна. За тэгээд байд юм гэд шүүхэд онцсон байна манай эмэгтэй. За ингээд шүүхэд ийм хэмжил гаргасан байна. Дараах шаардлагуудыг хөрвүүлсэн. За нэгт ажлаас чөлөөсөн тушаалыг хүчингүй болгоо. Хоёрт нь ажилдаа буцаж ормоор байна. Гуравт нь ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулмаар байна. Дөрөвт нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөвлөмээр байна. За тавт нь бол жирэмсний тэтгэмж гаргуулмаар байна гэсэн үндсэн 5 шаардлагын дагуу нэхэмжлэл хүргэсэн байна. Жирэмсний тэтгэмж гаргуулах гэдэг нь болохоор ажлаасаа халагдсан учраас нөгөө улсаас олгодог жирэмсний тэтгэмж болно. Амарчсны дараах тэтгэмжээ бол аваагүй байгаа гэдгийг бол уг шаардлагаар тайлбарлагдаж байна. За түүний байр суурь тодорхой байсан байна. За тэр нь юу вэ гэхээр мэргэжил ур чадвар тэнцэхгүй гэдгийг бол албан ёсоор тогтоогоогүй, төрийн албаны шалгалтад байгаль хамгаалагчийн ажлын байранд оролцоогүй, харин өөр байрны шалгалтанд ороод тэнцээгүй, тэгээ жирэмсэн гэдгийг хэлсээр байхад үл тоомсоосон чөлөөсөн гэдэг ийм байр суурийг нь одоо шүүх бол тодорхойлсон байна. За тэгэнгүүт хариуцагч тал нь юу гэж ингэж хариу маргасан бэ гэхээр одоо даргын тал буюу байгууллагын төлөөлөгч маань ингэж тайлбарлаж л дээ. За энэ жирэмсэн эмэгтэй бол гэрээний ажилтан байсан гэдэг нь одоо нөгөө гэрээний ажилтан байсан гэдгийг тайлбарлаж шүү дээ. За төрийн жинхэнэ албан тушаалд ажиллахын тулд төрийн албаны шалгалтанд тэнцсэн байх ёстой. Байгаль хамгаалагчийн сул оронтойд шалгалт зарласан буюу одоо энэ шалгалт өгөөгүй нөгөө анх бол нөгөө гэрээд ажилтнараа шалгалт юугаа өгөө тэнцсэн шүү дээ. Ярьцлага өгөөд тэнцээд ажилд орсон байсан чи явандаа болохоор яг нөгөө ТЗ гэдэг тушаалаа гаргуулад үнцэн ажилдаа олчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг ямар нэгэн байдлаар шалгалтанд л ороогүй юм байна л да. Тэгээд шин дарга маань орж ирэнгүүтээ юу гэж үтсэн бэ гэхээр шалгалтанд тэнцээгүй хүмүүсийг одоо шалгалт өгөөгүй хүмүүсийг дахин шалгалт аваад тэгээд тэнцэн бол ажиллуулна, тэнцээгүй л ажиллуулахгүй бол гэдэг юм тайлбар тавиад тэгээд шалгалт авсан юм байна энэ ажлын байран дээр. Тэгсэн чинь манай эмэгтэй маань шалгалтандаа тэнцээгүй байна л да. Тэгээд ингэж шалгалтаа тэнцээгүй учраас бид нар бол шалгалтанд тэнцэн өөр хүнийг бол ажлын байран дээр томилсон. За энэ эмэгтэй уг шалгалтанд бол оролцоогүй өөр ажлын байран дээр орсон ч ингээ унсан. Тэгээд жирэмсэн гэдгийг нь бол тухайн үед нь бол бид нар мэдээгүй. За тэгээд халсан гэж яриад байна. Халаагүй. Харин ажлаас чөлөөсөн. За энэ нь болохоор хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлд бол хамаарахгүй гэж тайлбарласан юм байна. За өмнөх хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар заалтан дээр жирэмсэн эмэгтэй болон 3 хүртэлх насны хүүхэдтэй эсвэл ганц бие эцгийг бол ажлаас халахыг бол хориглоно гэдэг заалт байт юм байна. За үүнд нь ажил олгогчин жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуй нэгж байгууллагад татан буугдсан болон энэ хуулийн 41-ийн 4, 41-ийн 5 зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан байдгийг халах гэд яриад байгааг бол харж байгаа. За тэгээд би зөрүүлээд 41-ийн 4, 41-ийн 5 гэдэг хоёр залтан дээр одоо халсан байж болно. Үлснээр бол халж болохгүй гэдэг заалт байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгасан тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол эсвэл мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүү гаргасан тогтоогдсон гэдэг. За би болохоор 41-ийн 4-т заасан одоо гэдэг хуулийн баримтлалыг авч явсан болов уу гэж бодоод байна л да. Яагаад тэгэхээр одоо хөвчлэн энэ дээр болохоор хөдөлмөрийн гэрээн дээр заасан гэж бол оруулсан байна. Ихэнх байгууллагууд бол дандаа хөдөлмөрийн дотоод журам дээр энэ тухай заасан байдаг. Одоо халж болох үндслүүд гэдэг 4-5 юм жагсаасан байдгийн ер нь бол за тэрэн дээр нь ажлын байран дээр ажиллахад одоо ажлын ур чадварын тэнцээгүй өнтер гэсэн одоо яг энэ анх яригадаад байгаа байгууллага талаас яг энэ үндслүүдийг л бид нар барьсан гэж тайлбарлаад байгаа зүйлсүүд бол хөдөлмөрийн дотоод журамдаа хөвчлээ оруулцдаг байхгүй. Тэгэхээр энийг л бариад одоо халсан юм уу даа л гэж бодоод байна л та.
Тэгсэн чинь 100 дугаар зүйл гэдэг нь болохоор энэ 2019 оны хэрэг учраас нөгөө хуучин хөдөлмөрийн тухай хууль буюу 1999 оноос хойш мөрдөж байгаа хөдөлмөрийн тухай хуулийн дээр ингэж заасан байдаг. Одоо бол 21 оноос хойш мөрдөж байгаа хөдөлмөрийн тухай хуулийн дээр одоо жирэмсэн эмэгтэйтэй хамааралтай ямар ч үг өгүүлбэр 100 дугаар зүйлд бол байхгүй байгаа. Шүүх юу гэж шийдсэн бэ? Шүүх асуудлыг олон талаас нь үзэж дараах дүгнэлтэнд бол хүрсэн байна. Уг жирэмсэн эмэгтэй төрийн албанд ажиллах ерөнхий шаардлагыг хангасан боловч зөвхөн ерөнхий шаардлагыг хангасан. Тэгэхдээ төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах тусгай шаардлагыг бол хангаагүй байна гэж үзсэн байна. Тэгээд байгаль хамгаалагчийн ажлын байранд орохын тулд тухайн орон тооны шалгалтанд бол орж тэнцсэн байх ёстой. Жирэмсэн эмэгтэй бол үүнийг хийгээгүй гэж бас үзсэн байна. Жирэмсэн гэдгийг тухайн үед байгууллага мэдээгүй, түүнд ажил олгогчийг мэдэгдээгүй байхад түүний эрх зөрчигдсөн гэж үзэгдэх бол үндэслэлгүй. Ажлаас халсан биш, ажлаас чөлөөсөн гэдэг байгууллагын даргын бол зөв үү гэж шийдвэрт заагдсан. Тэгээд одоо энэ үндслүүдээ шүүх тайлбарлаад жирэмсэн эмэгтэй бүх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрийг бол хүчинтэй хийвэр үлдээсэн байна. Шийдвэрийг хүчинтэй хийвэр үлдээсэн гэдэг нь болохоор дээрх саяны 4 үндслийг тайлбарлаад тэгээд эмэгтэйгийн 5 шаардлагыг бол бүгднийг хүчингүй болгосон гэсэн үг. Тэгэхээр бид нэр энэ түүхээс юуг одоо ойлгож авах хэрэгтэй вэ гэхээр одоо би аль алхалтай нь л ярил л да. Би ч өөрөө эмэгтэй учраас жирэмсэн эмэгтэйг бол буруутгахгүй. Тэглээгээд байгууллага талын бол зөвтөхгүй. Энэ хэрэг маань бол зүгээр нэг халагдсан эсвэл шүүхэд хандсан нэг тийм тохиолдол биш. Энэ бол Монголын төрийн албанд ажиллахын тулд мэргэжлийн шалгуур, шалгалт журмыг заавал дагах, мөрдөх ёстой гэдгийг бол харуулсан хэрэг. Ажил олгогчийн шийдвэр таалагдахгүй байлаач хуулийн үндслэлтэй бол шүүгийн шийдвэрийг даахаас өөр замгүй гэдгийг бол харуулж байгаа. Тэгээд жирэмсэн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах заалтууд байгаа ч гэсэндээ эдгээр нь зөвхөн тодорхой нөхцөлд хэрэгждэг болохыг бол ойлгуулж байгаамаа. Ихэнх хүмүүс бол жирэмсэн эмэгтэйг хааж болдгоо гэдэг л ойлголттой байдаг шүү дээ. Тэгэхээр маш олон тохиолдол байдаг л да. Ер нь бол хөвчлэн л дандаа ажилтан талдаа буюу жирэмсэн эмэгтэй талдаа юунууд шийдвэрүүд бол гарсан байдаг. Тэгээ миний подкастын хамгийн ихэнд авж байгаа хэрэг бол тохиолдол нь болохоор жирэмсэн эмэгтэйг халсан байна. Халсан биш, ажлаас нь олж хөлөөсөн байна. Тэгээд энэ нь байгууллага талдаа шийдэгдсэн ийм хэрэг байгаад байгаа. Тэгээ та хэд сонирхолтой гэж үзэх юм бол би дараагийн хэрэг дээрээ яг ижлэгэн жирэмсэн эмэгтэйг ажлаас нь чөлөөлсөн. Гэхдээ шүүхийн шийдвэр нь болохоор шүүхийн шийдвэрийн хэмжлэл нь жирэмсэн эмэгтэйн талд шийдэгдсэн талаар бас ярьж өгч болно. Тэгээд одоо яг энэ хэрэг дээр гарч байгаа жирэмсэн эмэгтэйгийн талаар л өнөөдөр ямар амьдралтай яаж явж байгааг нь бид нарт ерөөсөө тодорхой мэдээлэл байхгүй. Гэхдээ тэр одоо энэ эмэгтэй маань шүүхийн танхимд өөрийн эрхийг хамгаалахаар зогссон нь олон хүнд бол сургамж үлдээсэн гэж хэлж одоо болохоор ягаад тэгэхээр би энэ хэргийг бас жишээ аваад подкастнда ярьж байгаа учраас та хэдэд бол маш сайн тийм мэдээлэл сургамж болж байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр би өнөөдөр энэ подкастаараа ямар гол санааг бас илэрхийлэх гээд хичээгээд байгаа вэ гэхээр жирэмсэн гэдгээ бол албан ёсоор байгууллагатай бол мэддэх ёстой юм байна. Ихэвчлэн эмэгтэйчүүд яадаг вэ гэхээр жирэмсэн болсныхаа дараа угаасаа 1-2 сартаа 2-3 сартаа ч гэсэн мэддэг эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэгээд хамт ажилладаг хүмүүстэй шууд хэлчихдээ байна. Тэгээд би хажууд хүндээ хэлсэн юм чинь дарга бараг мэдсэн байлгүй дээ гэж бодоод идэг. Тэнгүүд эсрэгээрээ нөгөө байгууллага талдаа буюу хувийн хөвшил талдаа яадаг вэ гэхээр ер нь эмэгтэй хүнийг ажилд авах дургүй байдаг. Дээрээс нь нөгөө нэг декретний амралт гэл зөндөө бол асуудлууд байдаг учраас ер нь жоохон дургүй байдаг. Тиймээс албан ёсоор жирэмсний мэдэгдэн гэхээр одоо өргөдлөл хүчин гэсэн үг л дээ, хүсэлт хүчин гэсэн үг. Тэр огт тэр миний би энэ байгууллагт ийм албан тушаал тэдэнд оны тэдэнд сараас ажиллаж байгаа нь үнэн болно. Үний тэгээд өнөөдөр буюу тэдэн сарын тэдэнд би өөрөө тэдэн 7 хоногт жирэмсэн гэдгийг мэдсэн учраас байгууллагатай албасаар мэдэгдэж байна. Цаашдаа надтай холбоотой хөдөлмөрийн харилцаатай холбоотой зүйлсүүдийг зохиож журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэж одоо бичих ёстой байна шүү дээ. Нэг 10 жилийн өмнө бол эмэгтэй хүнийг ажилд авах айгуу дургүйсэн шүү дээ. Бараг давуу тал эрэхтэй авах энэ гэдэг зар явдаг гэсэн.
За одоо бол нөгөө ялтгүй ажиллах хүч хомсдсон нийлүүлэлт нэлээд байгаа учраас эмэгтэй хүнийг бол айгүйх ажилд хамаагүй гэдээ авчижаа. За тэгээд байгууллага талдаа жирэмсний амралт төгснөхийн дараа ямар хөө процесс ер нь жирэмсэн хүн дээр ямар процесс үүсдэг вэ гэхээр за ингээд жирэмсэн болчлоо. За нэгт тэгэхээр жирэмсэн хүн маань одоо сар болгон мэдснээсээ хойш эмчийн хяналтанд орох хэрэгтэй байдаг. Тэгээ жирэмсийн хяналтанд ороход ер нь жоохон төвхтөлтөө чөлөө аваад чөлөөний ядж байгаад яг ажилдаа зэрэгцэж нөгөө эмнэлэг нээдэг. Тэгээд ер нь 8 цагаар ажилдаг байлаа гэж бодоход эхний 2-3 цагийг нь бол хяналтанд орохын тулд авчдаг байхгүй чөлөө. За тэгвэл энэ тохиолдол болгон дээр ихэвчлэн байгууллага талдаа аюу дургүй байдаг. Яг тэр ажлын цагаар цалинтай чөлөө болохоос сонголт байдаггүй. За тэгээд ингээд явж байхдаа 7 сар хагастай 32-7 хоногтойгоос яг жирэмсний амралтанд бол гаргадаг. За тэгээд жирэмсний амралтанд гаргасан цаг хугацаанаас хойшоогоо төрөх хүртэл нь бол яг аль бие усны чөлөө олгодог. За төрсний дараагаар амарчсны дараах амралт буюу 3 нас хүртэл ажлын байрыг нь хадгалах бол хуулийн өмнө үүрэг хүлээдэг байгууллага. За үүрэг хүлээхдээ яадаг вэхээр сар болгон хөдөлмөрийн үнсний доод хэмжээгээр нийгмийн татгалыг нь бол төлөх үүрэг хүлээж байгаа. За одоо бол хөдөлмөрийн доод хөлс маань хөдөлмөрийн үнсний доод хэмжээ бол саяхан 660,000-аас 792,000 болж өссөн. За тэгэхээр нийгмийн даатгал эндээсээ төлнө гэхээр 106,924 чөлөө ингэж төлдөг байхгүй. Тэгэхээр ямар ч одоо ажил хийж өгөөгүй хүнд бид хэд одоо байгууллага талдаа гэсэн үг шүү дээ. 106,924 сар болгон төлнөл гэсэн үг. Тэгэхээр энэ зардлыг байгууллагууд гаргах дургүй байдаг учраас жирэмсэн байх үед нь ямар нэгэн байдлаар ажлаас чөлөөлөх нь хэрэгтэй гэж ер нь бол нэг тийм уламжлалт нэг тийм компаниудын дарга захирлын нэг ойлголт яваад идэг юм аа. За тэгээд халах ба чөлөөлөх гэдэг одоо хууль зүйн хувьд ялгаатай ойлголт байдаг гэдгийг бол тайлбарлахыг бол хичээлээ. Үнэхээр халагдчих юм бол халагдана гэдэг нь болохоор хөдөлмөрийн тухай хууль тушаал өөрөөр бол заагдсан байдаг. За чөлөөлөх гэдэг ойлголт нь болохоор нэг тодорхой нэг хэдэн заалтууд дээр үндэслээд ажлаас нь бол ажил олгогчийн үндслээр чөлөөллөө гэж ярьдаг байгаа. За энэ чөлөөсөн тохиолдолд бол иймэрхүү хөдөлмөрийн маргаан гаргалаа гэж бодоход одоо 100% байгууллага талд шийдэгддэг. Яг халсан тохиолдолд болохоор ихэвчлэн ажилтан талд шийдэгддэг. Учираас энэ хоёрын ялгааг бол гаргаж өгөхөөр бол зорьсон. За тэгээ хамгийн чухал нь болохоор шүүх ямар ч гомдлыг одоо ингээ хуулийн үндслэлтэйгээр тогтоолоо гаргачихсан бол уг тогтоолыг л цаашдаа барихаас өөр ямар ч сонголтгүй болчихж байгаа гэсэн үг. Одоо нөгөө жирэмсэн эмэгтэй маань зөндөө олноор хохирцсан байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн тэр хохирлуудыг бол одоо яач чадахгүй энэ бол хэрэгсэхгүй гэд шууд шийдчихэж байгаа учраас тэр шийдвэрийг дахаарсан сонголтгүй болчихж байгаа. За тэгээ жирэмсэн эмэгтэй тал дээрээ дахиад нэг зөвлөгөө өгөхөд хэрвээ та ямар нэгэн байдлаар ажлаасаа халагдсан бол эсвэл ажлаасаа чөлөөлөгдсөн бол одоо яахын аргагүй та хуваараа төлж болно. Одоо сайн дурын даатгал гэж яригддаг тийм. За жишээлх юм бол 25 оны одоо өнөөдөр буюу 4 сараар ингээ ажилласаа чөлөөлөгдсөн байгаа бол та ахиж одоо жирэмсэн хүн мэдээж ажилд авах байгууллага олдохгүй учраас сайн дураараа харьяа дүүргийн нийгмийн даатгал дээр очиод сайн дурын нийгмийн даатгал төлөгч гэдгээрээ гэрээ байгуулад тэгээ төрөх хүртлээ одоо сайн дурын нийгмийн даатгалаа төлөөд явж исэн дээр за энэ болохоор одоо жирэмсний тэтгэмж олоход бол ямар ч тийм харш зүйл бол байхгүй байгаа. Тэгэхээр уг зөвлөгөөг бол хамгийн түрүүнд жирэмсэн эмэгтэйчүүдэд бол өгөх нь зөв. Одоо ажилласаа ямар нэгэн байдлаар чөлөөлөгдсөн жирэмсэн эмэгтэйн тухайд ярьж байгаа шүү дээ. За тэгээд өнөөдрийн дугаарт энэхүү шүүхийн шийдвэрийг энгийн хүн ойлгох хэлбэрээр бол тайлбарлаж тусгалаа. За танд тус болсон гэж найдаж байна. Та шүүхэд хандна гэдэг бол одоо авч буй хамгийн эцсийн арга хэмжээ бөгөөд эрхээ хамгаалах чухал алхам гэдгийг битгий мартаарай. Хэрвээ дараагийн хэрэг шийдвэрийн тухай ойлгомжтой тайлбар сонирхож байгаа юм бол за манай сувагтай хамт байж subscribe дараарай гэж хүсгээрэн баярлалаа.